Хүн хулгайлахаас эхэлсэн үйлдэл нь цусан чингсэн хар дарсан зүв болон хуурсан тухай. Амар сүртэй гарч өгсөн үү би. За гайгүй л. Өнөөдөр бид Abigail гих 2024 онд нээлттэй хийсэн ёстой адын жатхын гэмээр киног ярьж өгнө. Үүний өмнө дардаг нэг юм байдаг штэ тэрийгээ дарчих. Дайнд оролцож байсан мэрэгэн будагч болон шившигт цагдаа, амиа орлохыг хүссэн хакер, хар тамхин донцсон эмч, жолооч, удирдагч гих 6 үйлс нь хазаасан гэмт хэрэгтнээс бүрдсэн бүлэг гим зэмгүй мэт харагдах балетчийн охин хулгайлж аслагдсан хашид харьдаг. Тэдний төлөвлөгөө юу вэ? Түүнийг 24 цагийн турш барьцаалан 50 сая долларыг нэхэн хувааж авах. Хялбар мөнгө байж болох юм те. Гэтэ нэг асуудал бий. Abigail бол зүгээр нэг бяцхан охин биш. Тэр олон зуун жилийн настай цус орогч бөгөөд тэднийг тэнд анханасаа уригдсан байна. Тайлбарлахаас ч амар байна. За ингээ кинонд орцгоё. 12 настай балетчин Abigail хоосон театрт хичээлж байна. Энэ хооронд гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн нэгэн эмэгтэй Abigail-ийг хулгайлахаар төлөвлөж байна. Тэд бэлтгэлээ хийж эхэлдэг бөгөөд гишүүн бүр өөр ингэсэн гүйцэтгэх үүрэгтэй. Багийн бусад гишүүдэд фит нөхөр, за мэрэгэн буудагч, хакер, жолооч эцэст нь тэдний удирдагч ингээд нийт 6 хүн Abigail-ийн бэлтгэлээ дууссаны дараа гэрлүүгөө явахад нь дагаж явна. Abigail гэртээ ирэхээс өмнө 3 гэрт нэвтэрч ингээ удалгүй Abigail хин нэгэнтэй уцаараарнгаа гэртээ орж ирнэ. Тэр уцаа тасалмагц удирдагч охиныг цохийг оролцсон ч эмч орж ирээд Abigail руу тайвшруулах тариад түүнийг цогтөг. Гэмт хэрэгтнүүд охины аваад явахыг оролцсон ч гинтийн байдлаар Abigail-ийн аав гарч ирнэ. Тэднийг яаран гарах үед байшингийн дуут тохиод уурсан ч тэд зогтож поргондоо амжиж сунаа. Пургон гэдэг байгаа шүү дээ. Минийхөр бол пургон. Ингээд хэсэг хугацааны дараа тэд ойн дунд байрлах хуучин хашид ирнэ. Тэнд тэднийг дотоогч чиглүүлдэг зохион байгуулагч Ламберттай уулздаг. Abigail-ийг нүдэ боосон гав зүүсэн өрөөнд нь төвцсөний дараа бүлгийн доод давхарт уулзна. Тэд бүгд анх удаа уулзаж байгаа нь тодорхой. Тиймээс Ламберт бүлгээс өөрсдийн жинхэнээр гарал үүслийг хоорондоо ер нь хуваалцахгүй байхыг сануулдаг. Who cares? Эцгэн золиосны мөнгө төлөх хүртэл охиныг 24 цагийн турш барьцаалах хэрэгтэй гэж тайлбарлана. Эмч Abigail-ийн эцгийн талаар асуухад Ламберт түүнийг ер нь бол баян 50 сая долларыг бол зүгээр хялбархан дөнгөж өгчөж чадна. Илүү дутуу хэмжээл санаа зовлтгүй гээд нэг юм яваад байна те. Та нарт үндсэж чинь үнийг тийм өмхий санаа. Тэгснээр нэмээд 7 сая долларыг бас амлдаг за. Дараа нь тэр тэднийг мөшөхгүй тул гар утсаа өгөхийн шаардна. Явахаас өмнө тэр тэдэнд бие харьцах код нэр өгдөг. Удирдагчийг Фрэнк, хакерыг Сэми, жолоочийг Дин, булчинлаг хүнийг Питер, мэрэгэн бочийг Фриклс, эмчийг Жой гэдэг. Ингээд Ламбертыг авсны дараа Жойг стацвол бүгд ууж эхэлдэг. Ууж идэхгүй л нэг ажил явдгүй юм шиг те. Тэгээд Фрэнк өмнө нь цагдаа байсан нэлцлэгдэж Жойг хар тамхины донтогч болоод эдгэрч байгааг харуулна. Үүнийг сонсоо Жой хэсэг зуур дуугүй болсон ч дараа нь Abigail-ийг шалгахаар өрөөнд ирэнгүүтээ Жой тэр дараа нүүрний маска зүгээд хитрхи бариу байна гэж үзээд охины амны болтыг авч хайдаг. Нүдний болт юм биш үү. Тэгээ манай Abigail маань миний гар чанга хүснээс болоод ингээ өвдөд байгаа болохоор аваад өгөөч, баг зэрэг судлаад өгөөч гэсний тага манай Joy бол баг зэрэг судлана. Айсан бяцхан охин тусламж гуйж эхэлсэн ч Joy аав нь мөнгө өгөх хүртэл түүний хэсэг хугацаанд л байлгана гэж хэлээд энд Joy хинч өөрийг нь гомдоохыг зөвшөөрөхгүй гэдгээ Abigail ингээ хуруугаараа амладаг, чихч хуруугаараа. Дараа нь тэрээр Abigail-тэй ижил насны хүүтэй гэдгээ бас хуваалцсан. Гинэт Abigail түнд аав нь түнд санаа тавьдаггүй тул тэдний буруу байсан гэж хэлнэ. Joy цааш явах үед Abigail өөртөө тохиолдох зүйлийнхээ төлөө уучлалт гуйдаг. Энэ бол угаасаа удахгүй хідэн эхлэн гэдэг юм бол тохио гэж би бодож байна. За ингээд үүнийг сонсоо санаан завсан Joy шатаар бууж охины эцгийн хэн болохыг мэдэх Фрэнктэй тулгарна. Joy түнд аавыгаа маш аюултай хүн гэж охин хэлсэн гэж мэдэгдэнэ. Фрэнк сониуч зангаасаа болж Abigail-ийн өрөө рүү явсан боловч түүний нүдийг нь таалаагүй байхыг хараад цочирдно. Фрэнк түүн рүү бууж эхлүүлж түүний царайг харсан эсхийг асуу. Фрэнк эцгийнхээ хэн болохыг нь үнэн нь Abigail-ээр хэлүүлэхийн тулд түүнийг дарамтлсан учраас айсан охин түүний аав бол Кристоф Лазар гэдэг хүн гэдгийг хүлээн зөвшөөрнө. За энэ нөхөр бол гэмт хэргийн ертөнцийн маш аюултай
бүндгэн гар болж таарнаа. За үүнийг сонссон Фрэнк энэ ордон дотор хэдий ясаа тараачаагүй тавьчаагүй байгаа дээрээ доош явахаар бууна. Тэр орхины аавыг Кристоф Лазар гэдгийг мдээгүй тул ажилласаа гарч байгаагаа багийнх нь мэдэгдэн. Дийн харин Лазар зүгээр л энэ бол хотын домог бөгөөд энэ нь худлаа байх гэж маргаж байгаа ч Фрэнк охиныг үнэн хэлсэн гэж хэлдэг. Эцэн хүн ална гихчээрээ Эбигейл түүний царайг аль хэдийн харсан тул юм мөнгө төгрөг амьд үлдэхээ бодоод Фрэнк Эбигейлийг ер нь бол нэг мөр алаад бүр ингээд цухтаад за энэ нөгөө нэг мөнгөтэй болох хэрэгч бүр дод анхуурлаа те. Ингэж бодож байгаа ч гэсэн Жой энэ төлөвлөгөөг нь ер нь бол эсэргүүцдэг. Дийн дараа нь 7 сая доллар нэмж өгнө гэсэн энэ бол ингээд те бидний амьдралыг өөрчлөн штэ. Бид илээ явна сайн явна те. За ингээд боо юм болж эцэст нь энэ үл бүтэх бүлгийнхэн охины барьцааны хугацааг 24 байсныг 22 цаг болгохоор шийднэ. Дараа нь Дийн харшаар тэнүүчилж гинэт хачин чимээ сонсон. Тэр харанхуй өрөөнд эртэл чимээг дагна. Дараа нь тэр байшингийн хонголд байрлах галтгооны өрөөнд орж хаал хайж байтал хаалга өөрөө нэгдэж байгааг анзаарна. Ингээд цочоод эргээд хартал зүгээр хулган байсан билээ шүү за. Харин дараа нь Дин яг явах гэж байтал дин. За энэ хооронд Сэми өрөөндөө байтал Диний хашгирах чимээ сонсогдно. Түүний шалгахаар хонгол руу гүйж очоод түүний сандал дээр сууж байгааг хараад тайвширсан ч толгоон тасраад биеэс нуучдаг. За ингээд түүний хашгирахыг сонсоод бусд нь хэргийн газар руу яаран ирнэ. Фрэнк Сэмиг алхад буруутгаж байгаа ч өөрөөгийн юм бусрамг үйлдэл хийх чадваргүй энтер гэл тэгнэлтэй. За энэ бүхнийг харсан Жой энэ нь Лазарын хамгийн аюултай туслах гихдэг Валдзын аллахтай төстэй гэж мэдэгдэнэ. Хэдэн жилийн өмнө Лазарын 3 хүнийг холбооны мөрдөх төвчөө баривчилсан. Шүүх хурлын өмнөх шөнө тэднийг хамгийн дээд давхрын зочид буудлын өрөөнд үүдэнд нь олон цагдаа хамгаалагчтай байсан ч маргааш өглөө нь холбооны мөрдөх төвчөөний ажилтнууд өрөөнд орж ирэхэд гэмт хэрэгтнүүдийн бие нь хуваагдаж эд хэрэгт нь алга болсныг олж мэдсэн байдаг. За нэмж хэлэхэд энэ өрөөнд зөвхөн урт хаалга 23 дугаар давхурт байрлах цонхоор орох гэдэг ийм хоёр л хаалганы боломжтой. Бүлгийнхээ одоо Валдезиг харшийн дотор байгаа байх гэж айж байгаа тул Эбигейлийг шалгасан бөгөөд Эбигейл бол зүгээрээдэг. Эцэст нь Риклес одоо хангалттай байна гэж ажлаасаа гарахаар шийднэ. Тэр урт хаалга руу чиглэхэд гарцыг хаасан өөр нэг төмөр хашаатай хаалга гарав. Тэр болон Фитер энэ хаалгыг эвдэхийн тулд чадах бүхнээ хийсэн ч амжилтанд хүрсэнгүй. Харин тэдний оролдлого нь гэрийн хамгаалалтын системийг идэвхжүүлж бүх хаалга цонхыг хаадаг. Тиймээс Жой Эбигейлтэй уулзахаар очиж өөрөөсөө болон Фрэнкээс өөр хэн нэгэн түүн дээр ирсэн эсхийг дахин асууна. Охин үүнийг өгөөсгөж байгаа ч тэр ямар нэг шалтгааны улмаас айссан бололтой. Эцэст нь энэ гэмт хэргийн удирдагч Фрэнк бол эцгийнхэн төлөө ажилдаг хүн бөгөөд түүнийг Валдз гэж хэлдэг. За ёстой чатхан юм болж байна да. Үүнийг сонсоод Жой айд сандран Риклес түнд буугаад гинэт алдснаа хэлэхэд тэр Фрэнкийг Валдз гэж хэлжээ. Фрэнк зүгтхайг оролдож байсан тул Риклес итгэхэд бэрх боловч Жой үүнийг үнэн байж магадгүй гэж үзнэ. Тэд дахиж бусдад итгэж чадахгүйгээ ухаарсан тул нэгдэж Фрэнкийг алхаар шиднэ. Гэвч Жой явах гэж байтал чимээ гарна. Тэд эргэж харахад Риклес коридорт хөдөлгөөнгүй зогсож байхыг анзаарна. Бүсгүй түүнийг дуудсан ч тэр хариу өгөхгүй байгаа тул түүнийг хүнч хархацсан нүүр нурагцсан байдалтай байхыг олж харна. Дараа нь Риклес сүүлчийн амьсгалаа авдаг. Ууралсан Жой бүлгийг дуудаж Фрэнктэй нүүр тулж яагаад тэднийг зөвхөн алахын тулд хашид авчирсныг мэдхийг шаардав. Тэр эргэлцсэн тул Эбигейл өмнө нь юу хэлснийг илчилж тэр хоёр хүнийг алсан гэж хэлнэ. Фрэнк энэ буруутгалыг бол шууд ницаагаад Эбигейл зүгээр л Жойг хуурн намайг ингээд өөрийг маань үгүй их гээд байна гэж хэлдэг. Дараа нь тэр Фитрээс бяцхан охиныг алахыг хүснэ. Фитер Эбигейлийн өрөөнд орж түүнийг яг буудах гэтэл Жой түүнийг зогсоодог. Занаад охин чинчтэй өөртөө л ер нь аварцгаал гэмээр байна да. Ингээд хүн бүр бие биенээ буруутгаж буу тулгаснаар эмх замраагүй байдал үүснэ. Маргааны үеэр Эбигейл аваа амархан салгаж балетын байрлалд орноо. Тэр цусрагч болон хувирч Фрэнк тэр даруй тухруу нь бууджээ. За одоо жинхэнэ тоглоом эхэлнэ заа юу. Гэвч хэдэн секундын дараа тэрээр босож шархан тэр дор идгэрнэ. Жой түүнийг олон удаа буудаж эхэлсэн бөгөөд азар бүлэг Эбигейлийг дотор нь төгчдөг.
За яг энэ үед тэд эцэст нь нэг юм Abigail бол нөгөө алтарт далуурчин Waltад өөрөө гэдгийг ойлгоно. Дараа нь тэд цусрагчтай хэрхэн харьцах талаараа бодоод цусрагчийн зүрхийг цоолох жад олсон ч Joy тэдэнтэй нэгддэггүй. Хэсэг хугацааны дараа Peter, Frank, Sammy нар Abigailтай уулзахаар явсан ч тэр өрөөндөө байдаггүй. Тэд гинэт хөгжмөнд тоглохыг сонсоод дээд давхарт гарч буй чимээрүү явна. Тэд Abigail Dean-ий амьгүй биетэй бүжгэлж байгааг олж мэднэ. Тэднийг анзаарсан Abigail гим зэмгүй үйлдэл хийж тэднийг суугаад ярилцахыг урьдаг. Яа энэ байдал нь бол амар зөвүүн заяа бүр ингээд сэртхийлгэн байдаг. Sammy түүн рүү саримсар дайрах гэсэн ч бүтсэнгүү. Иш үнэхээр бүр аргаа барж юм дөө чавс. Саримс сонгон мөнгөн бариад Peter хөндлөнгөөс оролцохыг оролцсон ч Abigail түүнийг өөрийн загалмай зүйлээр дахин утгалнаа. Дараа нь Frank түүн рүү модон гац баринд өгч очсон ч Abigail түүгээр нь түүний гуйнд нь хутгалдаг. Бүлэг яаж чадахгүйгээ мэдээд хорч хонгол руу гүйлээ. Joy бэртлээ эмчилгээсээ өмнө тэдний тэнэглэлд инээдэг. Дараа нь тэр охиныг тайвшруулах цорын ганц арга бол урдын адил тайвшруулах юм хэрэглээд ухаангүй болох явдал гэдгийг бүлэгт хэлнэ. Тэр бүлэгт хуваагдахыг захиж Abigail-ийг хамгийн түрүүнд олсон хүн түүнд нэн даруй мэдэгдэх ёстой. Бүлгийнхэн одоо байшингийн иргэн тойронд тархаж Abigail-ийг хайна. Удалгүй Sammy руу сарсан багуухаар дайрснаар түүнийг усан сан руу унгадаг. Энэ нь Abigail-ийн өмнөх хохирогчдын цогцоор дүүрсэн тийм усан сан байна. Үнэхээр аимшигтай. Энэ хооронд Peter Abigail гарч ирэх үед өрөөнд өөрийгөө төгчхийг оролцсон ч цусарагч хаалгаар амархан нэвтэрдэг. Түүнийг шатаар гүйх үед Frank түлхэж газар унана. Frank Abigail-тэй сүргэлдэхийг оролцсон ч Abigail түүнийг шатаар түлхэж багалзуурдаж эхлэхэд Joy-ийн тариур нь цоочтой торны цаана хаалганы ярч шидэгдсэн байна. Sammy хөндлөнгөөс оролцохоос өмнө Abigail Frank-ийг багалзуурсан ч Abigail түүний гарыг хэрцгийгээр хазна. За ингээ бүх зүйл хяналтаас гарахад Peter ирж түүнийг газар тавьчуулж Joy түүнд тарилга хийхийг зөвшөөрч ухаан алтнаа. Үүний дараа Abigail сэрэхдээ өөрийгөө төмөр торнд гатсан болохыг олж мэднэ. За ингээд нэг түр зуурч чадахгүй нэг дарж нэг амьсгал авмаар штеп кинонд дундуур тий. За Sammy хазуулсан тул тусаарч болох хэсэгтээ санаа зовж байгаа хэлтэл Abigail магадгүй гэж хэлсэн түүнийг сандрагна. Хожим нь тэрээр Lambert түүний төлөө ажилдаг гэдгийг хүлээн зөвшөөрч хүн булгаалах ажиллагааг бүхэлд нь эртнээс төлөвлөж зохион байгуулж энэ урьхийг бэлдсэн. Тэд бүгд эцсийнхэн гэмт хэргийн бизнест хор хөнөөл учруулахыг оролцсон тул тэр хүн бүрийг хороох болно гэж хэлдэг. Түгэрч барахгүй Abigail өөрийгөө 100 гаруй настай гэдгээ илчилж улмаар бүлгийн гишүүн бүрийн жинхэнэ дүр төрхийг илчлэх ажлыг үргэлжлүүлв. Юу охин ч одоо эмгийн юм биш үү? Sammy-гийн жинхэнэ нэрийг Jessica гэдэг бөгөөд тэр чинэлэг эцэг хийхээ банкны дансаас мөнгө залгиж карьераа эхлүүлсэн болохыг Abigail хэлв. Тэрээр санхүүгийн лөөрэ эрэхт илүү оролцсон хэрээр Lazar-ын компани зэрэг томоохон байгууллагуудыг онилсон. Тэрээр цааш нь Peter-ийн жинхэнэ нэрийг Terence гэдгийг илчлэн тэрээр Lazar-ын эзэнт гүрний охин компани туслах байсан боловч дараа нь багийнхнаас мөнгө хулгайлж эхэлсэн. Frank-ийн хувьд түүний жинхэнэ нэр нь Adam бөгөөд Lazar-ын Нью-Йоркийн гарт нэвтэрсэн нууц цагдаа юм. 3 шилдэг гишүүнийг баримтлах үед Abigail тэднийг хэсэг хэсгээр нь тасалж Адам нэрээ сольж хотыг орхисон байдаг. Эцэст нь Joy-ийн жинхэнэ нэр нь Anna Luisa Cruz бөгөөд тэрээр морфин донтсны ховлмаас халагдсан эмч байсан. Хууль бус эмчээр ажилладаг байсан. Нэгэн өдөр мансуурсан үедээ нэг хүний сумыг авах гэж байгаад санамсаргүй тэр эрийн судсыг цоолсон байдаг. Энэ нь түүнийг өхөлд хүргэсэн бөгөөд өчтөн Lazar-ын бизнест маш чухал нэгэн байсан байдаг. Үнийг сонссон Frank Abigail тэднийг аль хэдийн хөнөөсөн байх ёстой гэж хэлээд яагаад бүхэлд нь ингээд тулгаан хэлэхээр төлөвлөөд ийм зүйл зохион байгуулад байгаа юм бэ гэсэн чинь нөгөө охин маань цаг хугацааг зугаад өнгөрөөхийн тулд хоолоороо тоглох дуртай гэж хэлдэг. Йоо ямар амар зөвөн хэлж үү те. Дараа нь тэр түүнийг энэ торноос гаргахад тусалсан хэн бүхэн амийг нь хэлтрүүлнэ гэж мэдэгдэнэ. Цагаад эмийн үргэлгүйгээр Peter түүнийг суллахыг оролцсон ч Joy түүнийг буудна. Бусд нь дараа нь бэртлээ эмчилгээр явсан бол Frank Abigail-ийг харахаар үлддэг. Үүний дараа цус орогч охин Frank-ээр соллуулахыг оролцсон ч тэр шийдэмгий хэвээр байна. Хэрхэн зөвхтөх талаар мэдээлэл өгсөн тохиолдолд тэр түүний саналыг авахыг хүлээн зөвшөөрнө. Дараа нь тэр түүнд номын сангийн нууц хаалганы тухай хэлнэ. Тэр хаалга онгойлгож өгөх тэгээд ч байхгүй гэсэн гарчигтай номыг ашиглан номын тавирыг баруун хан руу түлхийг түүнд зааруулдаг. Frank сэтгэл хангалуун байгаа ч торны хаалгыг онгойлгохоос татгалцаар байна. Энэ нь Abigail-ийг маш ихээр уурлуулж торны хаалгыг нэг цохилтоор амархан эвдэж түүн рүү дайрч эхлэв.
Энэ их зэгтээ мөчөд Joy ирж самбартай цонхыг нээдэг. Ингэснээр Abigail нарны гэрэлд өртөж энэ нь түүнд хортой бололтой түүний гар шатаж тэрээр өвдөж хашгирч эхэлдэг. Фрэнк Joy-нэр энэ боломжийг ашиглан бусдын хамт номын сан руу яран очино. Тэд тодорхой цонхноос нарны гэрлийн ирж байгааг анзаарч тэнд үлдэхээр шийддэг. Сэмич бас цус орогч болон хуурахгүй байгаадаа тайвширна. Энэ хооронд Фрэнк Abigail-ийн хэлсэн номыг гаргаж авсан ч юу ч болоогүй бөгөөд өөрийг нь хуурсан гэдгийг ойлгоно. За ингээд 100 настай охин дагдцдуулж ханахгүй юм даа гэж. Харахгүй болтол аюулгүй байдал үгүй болно гэдэгт бүлэг улам бүр санаа зовж ийн. Бүлэг төлөвлөгөөг цахилгааны хүсвэр хайхын тулд хоёр хос болон хуваагдана. Сэми Питер хоёр нэг зүг рүү явж Joy Фрэнк хоёр өөр зүг рүү явна. Удалгүй өмнө нь хацуулсан Сэми Abigail-ийн тоглосон хөгжмийг сонсов. Харамсалтай нь түүний цус сорогч сэтгэлгээг авч Abigail хүүхэлтэй шиг түүнийг удирдах эхэлдэг. Сэми гарч ирээд түүн рүү харигс хэрцгий дайрдаг. Хүзүүг нь хуусны дараа тэрээр Abigail-ийн хөдөлгөөний хуулбарлан балет бүжгэлж эхэлнэ. Joy Фрэнк хоёр ирэхэд Сэми хэвэн байхыг хичээж Питер гэмтсэн тул тусламж хэрэгтэй байна гэж хэлнэ. Гисэн хэдэж тэд ямар нэг зүйл болохгүй байгааг мэдээд тэр даруй цогтож Сэми тэдний араас хөөнө. Тэд удалгүй намын сан руу буцаж ирээд нарны гэрэлд хорогдох байрлална. Сэми давтлах гэж байхад Joy нарны гэрлийг түүнрүү чиглүүлснээр цус сорогчийн би тэр дараа хуваагдаж улмаар хүлт хүргэнэ. Хэсэг хугацааны дараа намын сангийн нууц хаалга нээгдэж Joy Фрэнк хоёр коридорт орно. Тэд удалгүй өрөөнөөс чимээ сонсоод дараа нь дотор нь Ламберт байгаа хяналтын өрөөг олж мэднэ. Энэ үед тэд түүнийг бас цус сорогч гэдгийг ойлгоно. Тэрээр 2 жилийн өмнө Abigail түүний цус сорогч болгон хувиргаж эцгийнхээ дайснуудыг байнга хүүхэлд нь уруу татахыг албадсан байсныг хэлнэ. Дараа нь тэр Фрэнкт Лазарын хүүхэлтэй байх нь хангалттай байсан. Одоо түүний цус сорогч болохоор Фрэнктэй тохиролцсон. Төлөвлөгөө бол Abigail-ийг хамтдаа алж дараа нь Лазарын араас явах явдал юм аа. Үүний тусламжтайгаар бүхэл бүтэн эзэнт гүрний олзыг идэх боломжтой гин. Ингээд Фрэнк тэр даруй зөвшөөрч Ламберт Joy-г цохив. Дараа нь Фрэнкийг хүзүү хазаж түүний цусарагч болгон хувиргажээ. Мөн түүнийг хүчрэх болохын тулд цусаа авахыг зөвшөөрдөг. Фрэнк эцэст нь цусарагч болж хувирахад Ламберт түнд Joy-г алахыг тушаав. Гэвч гинэт Фрэнк Ламбертийн зүрхэнд жадсан түүнийг хідэн хэсэг болгон хуваадаг. Сайхан хуваагдал явчих юм дөө тэ айгуу дураараа. За тэгтэл гинэт Abigail ханаас ч юм гарч ирээд түүн рүү дайрахыг оролдоно. Гисэн эдэж тэр өшөө авахтаа соёогоо түүний хүзүүнд гэж бүх хүчийг нь шавхдаг. Энэ хооронд Joy байшингийн хамгаалалтын системийг идэвхгүй болох боломжийг ашиглан гар утсаа шүүрэн авнаа. Тэр өмнө нь онгойлгож байсан нууц хаалга руу гүйж одоо цоочтой байгааг олж мэднэ. Удахгүй хөлтэй нь таарч магадгүй гэдгийг ойлгосон тэрээр хүүдээ сэтгэл хөдлөм дууч шуудан үлдээжээ. Энэ хооронд Фрэнк түүнийг гүйцэж ирнэ. Хүч чадлаараа галзуурсан тэрээр Joy-г өөрт нь үйлчлэхийн тулд цусарагч болоход хангараглав. Үүнийг дагаад тэр түүнийг хүчтэйгээр тойруулан шидэж эхэлдэг. Дараа нь тэр түүнийг 2 дугаар давхраас хөөсөн ч азар Abigail гарч ирээд түүнийг барьж авав. Охин өөрийгөө маш сол дорой мэт санагдаж байгаагаа тайлбарлаж Фрэнкийг ялахад түүнээс тусламж хүсэн. Abigail түүнийг хүүтэйгээ уулзахаар явуулна гэж амлаваа. Joy зөвсөөрч хоёулаа түүний эсрэг хүчээ нэгтгэн харамсалтай нь Фрэнк тэдний бүх хүчин чармаалтыг үл харгалзан тэднийг амархан дарж Joy-гийн хүүзүүг хазаж чадсан. Сүүлд нь хуурмагц Фрэнк түүний гарт газас тавьж Abigail-ийг дуусгахыг тушаана. Цусарагч транст орсон бололтой Joy үгэнд орж охин руу боломжтой дөхөв. Гэтэл тэр гинэт Фрэнк рүү дайрлаа. Abigail ч мөн дахин тулаанд нэгдэж хамтдаа туршлагагүй цусарагчийг дарж чаднаа. Тэд Фрэнкийн зүрхэнд гад зоож байх үед түүний бие охтыг цусаар шүршүүрнэ. Шүршин. Дараа нь Joy цусарагч болсондоо санаа зовж байгаа илэрхийлсэн ч Abigail түүнд Фрэнк нас барсан тул хараалаас ангид байна гэж хэлдэг. Тэрээр мөн Joy-г хүүтэйгээ дахин нийлнэ гэж найдаж байна. Joy-г явах гэж байхад нь Abigail-ийн аав Христоп Лазартай тулгарна. Тэр түүнийг хараад маш их айж Лазар хүүхдээ хулгайлсан хэрэгээр түүнийг ална гэж занл хэлдэг. Тэр бүрэн араатны горимд орсон ч Abigail хөндлөнгөөс оролцсон. Тэрээр Joy-г байхгүй үед нь түүнийг хамгаалахар тэнд байсан гэж хэлнэ. Түүнийг амьд үлдсэнд нь талархаж байна. Гайхалтай нь Лазар үүнд сэтгэл нь хөдлөөд түүнийг явахыг хэлэхээс өмнө түүний гарыг үнсдэг. Цуснаа будагдсан Joy маань хүүтэйгээ уулзахаар гадаа байрлуулсан нөгөө фургон руугаа явнаа.
За миний хувьд бол өстой сонирхолтой төгсгөлтэй байлаа. Нэг бол бүгд бэ эсвэл цус орчоо дараа дамжуулах нь гэсэн чинь үйл явдал маш сонирхолтой барьцгүй болж байна. Тэр нь бол гоё юм. За кино маань үгээр төгсөж байна. Дараагийн кино тайлбарыг үзмээрээвэл саба дарсгаагаараа заа юу манайхаа. Дараагийн дугаар хүртэл баяр таа.